Би ч өөрөө ч мэдлгүй амнаасаа ингээд дандаа сүрэг зүйл яриад амнаасаа болж битэхгүй өөрөө ч мэдлгүй гаргаад байдаг бол имжлэг үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ ер нь бид ингээд жоохон байхасаа нөгөө амны бэлгээс сашдын бэлэг гэдэг үгийг дандаа сонсдог байсан шүү дээ. Гэхдээ ингээд өөргөлж сонсоор агаад ямар ч нөгөө нэг юм утга агуулмжгүй болцсон байдаг. Одоо би ч гэсэн яг өөрөө яг л тийм байсан. Жоохон байхад ингээд тоглоомоор болж бүтэхгүй муухай хөлчүүл ээж аваа ингээд чи ингэж болохгүй шүү дээ амны бэлгээс сашдын бэлэг гэж. Тэгээ сонссоор ингээд амьдралынхаа турш сонссоор агаад тэр зүйл ингээд бүр ямар ч утга агуулмж авахгүй. Гэхдээ яг үнэндээ ингээд одоо бодохоор маш юм чухал агуулмжтай бас юм өгүүлбэр байсан байгаа байхгүй юу? Одоо би ингээ өөрөө 24 оны сүүлээр ингээ Christian болоод хүний үг амнаас гарч байгаа үг зүгээр л яг нэг үг байгаа шүү дээ. Ямар айгүй хүчтэй гэдгийг ер нь бол амар ойлгож авсан. Одоо хэрвээ энэ бичлэгийг ямар ч одоо шашин шүтлэггүй ингээд юунд ч итгэдэггүй хүн үзэж байгаа бол яг шинжлэх ухааны талаас ч гэсэн ингээ баталсан байдаг. Хүний үг өөрийн гэсэн юм vibrationтэй өөрийн гэсэн юм ауратай тэр нь тэгээд амар нөлөөлж чаддаг хүнд. Тиймээ хэрвээ хүн өөрийнхөө талаар ингээд үргэлж муухай зүйл яриад байх юм бол ингээд тэр болгоно яг өөрийнх нь биеинд ингээд надад шингэдэг юм санагддаг байхгүй одоо ингээд тэр амнаас гарч байгаа муухай долгион одоо ингээд юм доод түвшний долгион байгаа шүү дээ. Тэр зүйл хүн өөрийнх нь биеийн шингэн хажуу талын хүмүүсийнх нь биеийн шингэн те үргэлж өөрийгөө одоо ингээд жишээлбэл голч шилээл өөрийгөө доош нь хийгээд ах юм бол тэр зүйл нь ингээ өөртөө шингэдэг, амьдрал нь ч гэсэн яг дагаад амар юм яг хэлж байгаа үг шигээ болт юм шиг надад бол санагддаг. Яг миний яг үзэл бодлоор бол. Тэгээ миний бодлоор бол ингээ зүгээр тоглоомоор өөрийгөө доош нь хийх нь ч гэсэн айгу буруу байдаг. Одоо зүгээр би станараа юм эргүү юм ач бүтэй эсвэл ингээд зүгээр тоглоом те дотроо хэд тоглоом гэж бодож байгаа ч гэсэн хүний бие ерөөсөө тэрийг тоглоом гэж хүлээж авдаг гэж байгаа байхгүй. Одоо ингээд тарих хэдийн ингээд тэрийг тоглоом байна те тарих одоо хэдий тэрийг ингээд тоглож ин доо маазарч ин да гэж хэлдэгтэй бид нар маазарч ин да гэж үзэж байгаа ч гэсэн хүний бие бол яг тэгэж хүлээж авдаг. Хүний бие яг үнэн зүйл яриад байна да гэж хүлээж авдаг ч юм уу те. Эсвэл одоо жишээ зүгээр л яг жишээ болж хэлэхэд би өст амар ядарч ин би өст ядарч өглөө гэд байн ингээ өдөрт 10 удаа хэлээд ах юм бол үнэндээ ингээ чиний физик бие чинь ядраагүй хэрнээ бие чинь тэрийг чинь сонсоод амар ядарч эхлэх байхгүй. Эсвэл би ингээд юм юунда одоо юу юм бэ? Жишээлбэл би ингээд энийг хийж чаддаггүй гэд хэлээд байна шүү дээ. Одоо үнэндээ хийж чадхаар байгаа байхгүй. Жохон хичээчүүлтэй хийж чадхаар одоо энэ жишээлбэл би математиктэй муу байн хэлээд байх юм бол хүн өөрийгөө ингээл тэр зүйл рүү чихээд ингээл үнэхээр би ч гэсэн яг тэр хэлсэн зүйл шигээ ажиллаж эхлэх байхгүй яг миний бодлоор бол тэгж би өөрөө боддог. За тэгээд яг яаж энэ зүйлээс гарах вэ гэхээр би өөрөө яг яаж ингээд одоо хүртэл тэр зүйл дээр ажиллаж байгаа вэ гэхээр хамгийн ихнийх нь өөртөө үргэлж сануулгах. Яг хэцүү ч гэсэн одоо ингээд дотроо ингээд ийм юу гэх юм бэ? Яг тэрийг санаж явдаг юм суулгах юм уу те? Ингээд муухай зүйл ярих гад амнаасаа болж бүтэхгүй үг гаргах гад өөрийнхөө талаар, бусдын талаар, бусдын ингээд өөрийнхөө талаар, амьдралынхаа талаар ингээд янз бүрийн болж бүтэхгүй юм ярих гад авал өөртөө сануулгах те. Болохгүй шүү. Ингэж бити яриа гэж өөртөө сануулад болох. Хоёр дахь нь ингээд environment амар чухал ингээд эргэн тойронд байгаа хүмүүс ч бас яг ямар байгаа нь амар чухал. Яагаад гэвэл чи хэдийн ингээ хичээх гээд байгаа ч гэсэн эргэн тойрны хүмүүс чинь тэрийг ингээ анхаарахгүй дандаа ингээл юм болж бүтггүй зүйл хэлээл чамайг ч гэсэн ингээ доош нь хийгээд байгаа бол чи тэрийг ингээд өөрийнхөө талаас комент хэлэх хэрэгтэй гэж би бол боддог. Одоо жишээлбэл одоо ингээл миний ойр дотны зарим хүмүүс маань ингээ жоохон негатив юм байхад өөрийгөө доош нь хийх гээд байгаа бол тий ингээд ямар нэгэн байдлаар одоо ингээд ийм муухай зүйл амнаас гарах гэдэг бол би ингээд бас дандаа биш ч гэсэн ер нь хэлхийг хичээдэг. Одоо ингээд чи битгий тэгэж хэлээ. Ингээд ингэж хэлэх юм муу дими ингээд чи өөрийгөө л ингээд яагаад штэ буруу юм хийгээд байна штэ гэж ингээд сануулгыг хичээдэг. Мэдээж ингээд дандаа одоо үргэлж хийхгүй ч гэсэн үе хийгээд тэр хүнд ингээд бас мессеж зөв мессеж хүргэх нь айгу чухал. Мэдээж ингээд хүмүүс чамайг ямар ядаргаатай лайтан юм бэ гэж бодно. Гэхдээ магадгүй ингээд жилийн дараа цаг хугацааны асуудалтай цаг хугацааны дараа чамд харин талархаж магадгүй байхгүй ингээд баярлаа ингээд тий би ингээд өөрийгөө доош нэгээд өөрийгөө доромжлоход байхад тэрийг ингээд хүлээн зөвшөөрөөд баярлаа ч юм уу тий. Би бол яг тэгэж боддог. Тийм болохоор хүрээлэл маш чухал. Хүрээлэлээ ч гэсэн ингээд цуг ингээд өсөж дивжээд тий одоо хэрвээ сайн найз чинь үргэлж тэгэж ингээд болж бүтэхгүй зүйл яриад өөрийнхөө талаар ингээд амар негатив юм яриад тий амьдралдаа байгаа зүйлтэй талархахгүй ингээд гол шилээд авал тэрийг сануулад өөртөө ч сануулад тэгсэн цагт ингээд хажуу талын хүрээллийн хүмүүс
өөрчлөгдөж эхлэх чи ч гэсэн яг цуг өөрчлөгдөд илүү амар болно. Яагаад гэвэл ингээд ганцаараа өөрчлөгдөөд эргэн тойрны хүмүүс чинь стил ингээд ийм тийм зүйл ярьсаар л ах юм бол хэцүү байдаг байхгүй юу? Ер нь бол айгүй хэцүү байдаг. Тийм болохоор цуг өөрчлөгдөх нь айгүй чухал гэж би бол хувьдаа боддог. Тэгээ хүний үг ямар их хүчтэйг зүгээр л бид нөр яг маш олон талаас ингээд харж болж байгаа байхгүй юу? Шинжлэх ухааны талаас ч харж болж байна, шашны шүтлэгийн талаас ч харж болж байна, тийм. Хүний үг ямар хүчтэй зүгээр л ингээд биднэрт гаранд баригдахгүй нүдэнд харагдахгүй тийм бид нар ингээд гараараа барьж чадахгүй ч гэсэн маш их хүч агуулж яадаг, маш их нөлөөлж яадаг хүний амьдралд өөрийнхөө энергиээр, өөрийнхөө тэр долгионоор маш их нөлөөлж яадаг. Тийм болохоор би ингээд уриалмаар байгаа юм нь бүүнөрөө өөртөө сануулж тэ амархан биш. Энд чинь ингээд яг өглөөс ирээл за би ингээд одоо ингэхгүй гэл тэгээ шийдчих юм биш шүү дээ. Нэг хоногийн дотор маш олон хугацаа шаардна. Гэхдээ өөртөө сануулах юм бол маш гайхалтай өөрчлөлт авчирдгийг ингээд би анзаарсан. Өөр дээрээ ч гэсэн анзаарч эхэлж байгаа. Тэгээ одоо ингээд хүмүүс нөгөө асуудаг шүү дээ. Одоо за ингээд амьдрал нэг юм бүтэхгүй байлаа гэхэд тэр чинь яаж ингээд асуухаар ууг нь ингээд ярмаар л байдаг те ингээд болохгүй байна, бүтэхгүй байна гэж ярмаар байдаг ч гэсэн тэр үг чинь харин тэр зүйлийг чинь бүр ингээд хүндрүүлээд, бүр илжрүүлээд байх юм шиг надад санагддаг байхгүй. Тийм болохоор ингээд одоо жишээлбэл надад ямар нэгэн асуудал байлаа тийм манай найзууд мэдчихэйлээ, гэрийнхэн мэдчихэйлээ гэхэд одоо манай найзууд мэдчихэйлээ гэхэд асуухад нь би ингээд аль болох ингээд зөв талаас нь харж хэлхийг ууг нь хүсдэг байхгүй. Гэхдээ яг бас хэлмээр байгаа юм хүн чинь ингээд үргэлж яг өөрчлөгдөж явах явцдаа үргэлж алдна дандаа ингээд төгс байна гэж байхгүй. Тийм болохоор хичээх хэрэгтэй ингээд аль болох ингээд хайтахан талаас нь хэлэхтэй ингээд болж байгаа ингээд бүтэж байгаа бүтэн гэдэгт найдаж байна. За бүтггүй байсан ч тэгээд одоо яах вэ ч юм уу те илүү эерэг талаас нь хараад бид нар өөрсдөө яг юу хэлж яаж харах аль өнцгөөс харахаа өөрсдөө шийдэж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор яаж ингээд ийм гой гэгээлэг газар дотроо амьдрахаа ч гэсэн өөрсдөө мэдж байгаа. Хүн тэгээд өөрөө өөртөө л амар их цагийг өнгөрүүлж байгаа шүү дээ. Хамгийн их тийм болохоор өөрөө ингээд маш зүг зүйл амнаасаа гаргаад маш талархаж амьдраад тийм ингээд одоо шашин шүтлэгтэй хүмүүс бол ингээд бурхантай илүү ойр амьдраад илүү байгаа юмаа үнэлээд хайрлаад ингээд амнаасаа байж болох ингээд гэгээлэг зүйл ингээд амнаасаа зөв долгионтой үгнүүд гаргаад тий гоё үгнүүд гаргаад гоё үгэнд ерөөс юм харамж байхгүй хүнд гоё үг хэллээ гэд ингээд чамаас юу ч унахгүй харин ч ингээд чамд гоё энерги ирнэ чамд ингээд гоё энерги ирнэ тэр хүн рүү гоё энерги очин тийм болохоор хүний үг дахиад хэлчихье хүний үг бол маш хүчтэй энийг маш олон газар бичсэн байдаг олон газар баталсан байдаг Библиэд ч бичсэн байдаг олон шинжлэх ухааны талаас ч хэлсэн байдаг тийм болохоор яг өнөөрөө яг юу хэлж ярьж байгаа дээрээ анхаарай гэж уриалмаар байна. Тэгээд чи яг хороод л яг ямар энерги өгч чинь те чамд бас яг тийм энерги ирнэ гэдэгт би бас өөрөө яг итгэж явдаг. Тэг хүн өөрөө байгаа зүйлтэй маш их талархдаг байх үед амнаас нь муухай үг гарах нь бага юм шиг санагддаг. Юмаа голж хэлэх нь бага юм шиг санагддаг. Яг өмнөх бичлэгээ талархтын талаар ярьсан шүү дээ. Тэгээд энэ бүх зүйл яг бие биентэйгээ маш юм холбоотой нэг утсаар ингээд бурхантай харилцаа талархал амнаасаа ямар үг гаргах те яаж амьдралыг харах яаж ингээд амьдрах те бүх юм төгс биш те дахиад хэлчихье бүх юм төгс биш хүн төгс биш хүн нэг удаа шууд анхны орлогоор бүх юмыг ингээд гарахтаа хийн гэж угаасаа байхгүй. Тийм болохоор хэрвээ ингээд чи хичээж байгаа ч гэсэн амнаас ч муу гараад агуул чи ингээд бууж өгч болохгүй би чадахгүй байна гэж бууж өгч болохгүй харин ч баг багаар өөрийгөө зовоохгүйгээр ингээд хичээгээд баг багаар дээшлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм болохоор үргэлж ингээд гоё үг хэлдэг байцгаая бөнөрөө үргэлж амнаасаа гоё ингээд зөв долгионтой үгнүүд гаргадаг байцгаая. Тэгсэн цагт магадгүй өөрчлөлтүүдийг ч гэсэн яг та нарыг харна гэдэгт би найдаж байна. Би ч гэсэн одоо ингээд энийг зогсоохгүй үргэлжлүүлсээр л хадна. Тийм болохоор имжлэг үзсэнд баярлалаа.